бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр бид when, if, whether гэдэг гурван холбоос үгийг ямар үед хэрхэн хэрэглэх вэ гэдэг тухай үзэх болно. Эдгээр үгс нь IELTS-ын шалгалтын бичих болон ярих хэсэгт хамгийн хэрэглэгддэг үгсийн нэг юм. Бид when гэсэн холбоос үгийг тухайн үйл явдлыг тун удахгүй болно гэж итгэж буй үедээ ашигладаг. Тухайлбал I plan to go travelling when I finish my studies. Сургалтаа дуусахаар би аялалд явахаар төлөвлөж байгаа. Энэ өгүүлбэрт ярьж буй хүн маань удахгүй сурч буй үйлдэлээ дуусгахаар төлөвлөсөн байгаа учраас сургалтаа дуусгахаар аялалд явна гэж хэлсэн. Give me a call when you arrive at the airport. Нисэх онгоцны буудал дээр ирэхээрээ над руу залгаарай. Энэ өгүүлбэрт хоорондоо ярилцж буй хоёр хүн маань онгоцны буудал дээр уулзахаар аль хэдийн товлсон учраас удахгүй энэ үйл явдал нь болно гэсэн үг юм. Тиймээс тун удахгүй болох үйлдэлүүдийг ярихдаа when холбоос үгийг ашиглаарай. Одоо харин бүгдээрээ if холбоос үгийн тухай үзье. If холбоосыг нөхцөл төгөлбөр болох conditional өгүүлбэрүүдэд таамаглагдаж буй магадлалын тухай ярихдаа ашигладаг. Тухайлбал Give me a call if there are any problems. Хэрвээ ямар нэг асуудал гарвал над руу залгаарай. Энэ тохиолдолд асуудал гарах гэдэг нь боломжит тохиолдол юм. Тэр асуудал нь гарахгүй ч байж магадгүй гэсэн үг. I would only go home if it was a real emergency. Хэрвээ үнэхээр онцгой тохиолдол байвал би гэрлүүгээ явах болно. Энэ үйлбэрт if-ийг ашигласнаар онцгой тохиолдол байсан бол гэдэг утгыг гаргаж байгаа юм. Тиймээс эдгээр үйлбэрүүд нь нөхцөл төгөлбөрүүд юм. Мөн if холбоосыг нөхөрсөг хүсэлт гаргахдаа ашиглана. I would appreciate it if you could come back. Хэрвээ чи буцаад ирвэл би талархах болно. Дараагийн үйлбэр Would you mind if I asked you a few questions about the accident? Хэрвээ би ослын тухай хэдэн асуулт асуувал та дургуутсахгүй биз дээ. Одоо харин бүгдээр whether холбоос үгийн тухай үзцгээе. Тухайн үйл явдлын боломжит хоёр тохиолдлыг тооцож үзэж байгаа үед whether холбоос үгийг ашиглана. Жишээ нь I don't know whether to have the beef or the lamb. би үхрийн мах авах уу, хоньны мах авах уу гэдгээ мэдэхгүй байна. Many students have to get part-time jobs whether or not they want to. Олон оюутнууд өөрсдөө дуртай байсан ч дургүй байсан ч цагийн ажил хийх ёстой болдог. Энэ хоёр өгүүлбэр дээр үхрийн мах авах эсвэл хоньны мах авах мөн цагийн ажил хийх дуртай байгаа болон дургүй байгаа тухай хоёр талыг нь хоёуланг нь бодолцсон ярьж байна. Тийм учраас whether холбоосыг ашиглаж байгаа юм. Мөн whether холбоосыг мөн тодорхой зарим нэр үг үйл үгийн ардаас хэрэглэдэг. Мэдээж тухайн зүйлийнхээ боломжит хоёр тохиолдлыг тооцоолж байгаа үедээ ашиглана. Жишээ нь They had a meeting to discuss whether they should take further action. тэд цаашдын арга хэмжээг авах хэрэгтэй эсхийг хэлэлцэх уулзалтыг хийсэн. Одоо бүгдээрээ эдгээр холбоос үгсийг ашигласан дараах дасгалыг хамтдаа ажиллацгаая. Цагаачид тухайн газрын ёс заншилд зохицох хэрэгтэй эсэх нь одоогоор өрнөж буй маргаан юм. The current debate is whether immigrants should adopt local customs. Би энэ хүнийг зөвшөөрөлтөй байсан ч зөвшөөрөлгүй байсан ч шалгахыг зөвлөнө. I would suggest checking whether the person has a permit or not. Хүүхдүүд гэрээсээ явах цагт бид магадгүй жижигвтер байшин руу нүүнэ. We will probably move to a smaller house when the children leave home. 100 цаг агаар илүү сайхан болохоор чи яагаад ирж болохгүй гэж. Why don't you come in the summer when the weather is better? Зарим хүмүүс үүнийг хэрэгтэй зүйл үү эсвэл зүгээр л мөнгө өрсөн зүйл үү гэдэгт эргэлзээд байна. Some people have questioned whether it is useful or just a waste of money. Хэрвээ тэд бидэнд дүнгийн задаргааг өгвөл үнэхээр тустай байх болно. It would helpful if they could give us a breakdown of the marks. Өвчин тулсан уу үгүй юу гэдгийг тогтоохоор шинжилгээ авсан. They carried out tests to determine whether or not to be had the disease. Хэрвээ чамааг ирэх боломжтой бол тэд үнэхээр баярлна гэдэгт би итгэлтэй байна. I am sure they would be really pleased if you were able to come. Чи түрээсийн машин авах үедээ жолооны үнэмлэхийг үзүүлэх хэрэгтэй болно. You will need to show your driving license when you collect the hire car. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь зөв вэ? Many people would stop using their cars when public transport was better. Many people would stop using their cars if public transport was better. We discussed if universities should charge tuition fees. We discussed whether universities should charge tuition fees.